мэдээгээр би миний 19 оноо 1 сараас 6 сар хүртэл цуглуулсан сквишинүүдээ үзүүлнэ. Ойролцоогоор надад 30 төрлийн сквиши байх шиг байна. Тэгээд би хамгийн түрүүнд энэ 6-аас эхлээд танилцуулаад явъя. За энэ ингээд миний хамгийн сүүлд нөгөө нэг зарж байгаа сквишийн дунд орсон. Тэгээ энэ хоёр айгүй хөөрхөн санагдаад энэ нөгөө хүүхэлдэйнүүд нь айгүй гоё санагдаад. За энэ ингээ хамгийн ихний сквиши. Энэ маань болохоор ус үзмэн охин. За энэ юу нь болохоор гүзээлцгэнтэй охин маань болохоор өөрөө жоохон зөөлхөн. Тэгээд энэ кактустай панда ч гэсэн айгүй хөөрхөн санагдаад. Тэгээ дараа нь DIY хийвэл боломжийн юм шиг санагдаад амар зөөлхөн юм бүр. За дараа нь Япон охин. За дараа нь смуши хуудтай жижигхэн хямдхан нэгдэж тэрийг худалдаж аваад тэгээ хоёр жижиг нь хоёр дүүдээ өгсөн. За тэгээд тийм нон мамсын хайрцагт хийсэн. Тэгээд ийм жижигхэн сквиши байгаа. Энийг бүр сүүлд ийм артаас худалдаж авчихсан юм панкейк гарч ирж байсан. За дараа нь энийг хамгийн сүүлд инкар гэдэг нэг охин мэддэг байхгүй юу? Тэрнтэй юуны бридогийн төөст тэрнгээр сольж авч ирсэн. Дотор нь бантгтай жижиг сквиши. Тэгээд ийм хөргөн 8-алчтай. Дараагийнх нь ийм бан сквиши байгаа маань тоо. Уг нь энэ хоёр миний өмнөх бичлэгэнд орж ирсэн. Энэ бүр миний бүр анхны сквиши байхгүй бүр анхны сквишитэй. Тэгээд энэ нөгөө нэг цагаан өнгөтэй бан айгуу гоё уутнаас нь гаргуул авчруулна. Тэгээ энэ ягааны сүлд 2 сар төлөөдөө нөгөө хослуулаад авчихсан. Энэ бүр амар зөөлхөн штэ энэ цэл талаахаа. Яг ийм таафтай төлбөрний асартай гэх юм бол бас энэ макарон 2 сарын Валентинаар авчирч ирсэн би өөрөө. Тэгээд ийм Be My Valentine гээд Valentine гээд ийм таафтай. За дараагийнх нь энэ Hello Kitty-гийн юу гэдэг вэ? Хэлийн бүр амар гоё алтлаг өнгөл хэцэнцтэй. Тэгээд дээрээс нь ийм таагтай. Ийм зайрмаг байгаа. Би бас нөгөө нэг сквишиг ерөөсөө тоолдог байсан байхгүй. Тэгээд одоо энэ булан дээр гарсан байгаа тоогоор нь миний одоо яг нэг сүүлд нэмэгдсэн сквишинуудыг тоолоорой. За тэгээд өмнө нь ямар сквишитэй байсныг харахыг хүсвэл одоо би нөө тайлбар хэсэгт оруулж өгсөн бичлэгийг үзээрэй. Гүдэ тамо бам байгаа. Донд нь Мерсер би уг нь өөрийгөө нэг 20-30 ширхэг сквишитэй гэж боддог байсан баггүй. Тэгсэн чинь ингээд багаар нэмэлсэн чинь айгүй олон сквишитэй болсон гэдэг энэ сайжралт хийдэг нээсэн чинь дээрэс нь 2 кейк байгаа. Unicorn кейк. Энэ гүзэлгэндээ давхар билүү. Энэ болохоор unicorn кейк гэсэн баггүй. Тэгээд хоёулангийнх нь хошууг үзүүрийг манай охин нөгөө идэх юм бэ гэд жоохон байсан баггүй. Тэг чинь дөнгөж 6 цартаа гэсэн баггүй. Тэгээд идэх юм бэ гэд зулгаагаад тэгэл эргэл харсан чинь байхгүй юу. Яаж байгаа юм бэ энийг нэрээ ёо. Дараагийнх нь бүр амар сквиши заяа. Та нар хараад бүр ёо гин заяа. Энэ сквиши нөгөө Spider-Man Verse гэдэг Spider-Man-ийн хүүхдийн кино гарсан шүү дээ. Тэрний дараа манай хоёр хүүхд Spider-Man-д амар дуртай болт юм аа. Аваад ерөөсөө пад чиг бүр амар заяа. Би мангээ сквишиний хүүхнүүдийг яриад их юм бол бүгдийн юм амар сонинд хүүхтэй. Зүгээр ийм толгойтой сквиши байвал ерөөсөө ингээл салаал гэдэг юм бэл. Би нөгөө Шангрилагийн бас яг энэ дээр юм зураас дэрсэн юм аа. Энд нэгт хийж яах тэр яваа ус дараа нь оролж байгаа юм байна. Тэгээ би нөгөө
Манай охин муурын талаг дуртай. Аваа нууцсан байхгүй. Авдрын орноос гарч ирдэг байхгүй энэ чинь. Коллекцныхаа видео хийх гээл юу яла гаргаж ирлээ. Дараагийнх нь энэ талах. Энэ талхыг би уг нөгөө нэг хандивлий гээл бодсон байхгүй. Тэгээд тэгсэн угаасан чи ерөөсөө энэ хэрнээ харилцахгүй л. Энэ нэг царай муутай болоогүй капкейк. Дараагийнх нь маккуин. Маккуины би бас мууз сквишигээс авчихсан. Тийм маккуин байгаа. За тэгээд энэ S'mores. Энийг би нөгөө сквиши слаймны уулзалтнаас юунаас авчихсан. Амар сонирхолтой. Энэ ингээд базаадсан чинь цөөлхөн болчихсон. Аах ингээл амар хатуу материалтай юм шиг санагдсан байхгүй надад. Тэгсэн чинь ингээд базаадсан чинь цөөлхөн болчихсон. Слоу болцсон юм байна. Дараагийн энэ пуп байгаа. Би лилигээд охноос бэлгэнд авчихсан. Амар хөөрхөн. Дараагийнх нь юу байгаа? Ashley Squish Slime and Squishy пэйжнээс атсан болоод авсан. Дараагийнх нь энэ лалын хүүхэлтэй байгаа. Уг нь дахиад надад нэг нь байгаа. Гэтэ би ерөөсөө хайгаад болохгүй байгаа. Манай охин л авсан юм шиг байгаа. iPhone төс байгаа. Эндээ нөгөө нэг тэнд бичээстэй харагдаж байна. Тэгээ энэ маань зүгээр л яг жинхэнэ талах шиг амар зөөлхөн. За дараагийнх нь юм homemade squishy сүүл надад нэг хүүхэд бэлгэлж байсан. За тэгээд дараа нь нөгөө нэг milk bottle сүүний савууч. Энэ угжийн яг бас манай охин л тастай хэцэл та зараа байгаа. Дараа нь энэ Кибругийн сил байгаа. Энэ силийг бүр амар бодсон. Гэтэ би энийг нөгөө нэг амар жижигэн гэж бодсон ш. Тэгсэн чинь энэ бүр амар том. Тэгээд бүр энэ хараа надад бараг 3-4 сар болж байгаа ш. Тэгсэрнээсээ мангар стики. За тэгээд энэ зомби баг байгаа. Энэ зомби баг хамгийн сүүлд ирчихсэн. Миний бичлэгүүдийг үздэг бол энэ талхыг аягүй сайн мэдэх баг. Ийм талах ирсэн. Энэ талах айгуу гоё. Тэгээ ер нь би угаасаа айгуу гоё бодсон сквишинүүдэл цуглуулгандаа нэмэн штэ. Тэгэхээр айгуу гоё зөвөн гэдэг үгийг энэ бичлэгэн дээр маш их ашигласан бол уучлаарай. Ингээд бичлэгийн маань үтсэнд баярлаа. За баяр таа.